Таны энэ өдрийн амрыг эрье. Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дугаар зүйлийн 6 дугаар хэсэг 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчин дараах эрх үүрэгтэй. 1. Гэрчийн эрх. Нэгт өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх. 2. Өөрийнх нь эсрэг. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзах. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхийг шаардах 3-т мэдүүлэг өгөхөөр дуудагдан ирсэн зардлаа төлөвлөх. Энэ хуульд заасны дагуу аюулгүй байдлаа хамгаалуулах 4-т баримт бичиг. Бичлэг ашиглах, мэдүүлэг өгөхөд ашигласан зүйл, үйлдсэн зураглал, хүснэгт зургийг тэмдэглэлд хавсаргуулах 5-т мэдүүлгийн тэмдэглэлийг өөрөө бичих бололцоогоор хангуулах 6-ад дуудварсны бичлэг хийж байгаа эсхийг болон уг бичлэгийг ямар зорилгоор ашиглахыг тайлбарлуулах 7-д өөрийн ярьсан зүйлийг болон мэдүүлэг өгч байх явцад гаргаж өгсөн баримтыг тэмдэглэлд тусгаагүй. Ярьсан зүйлийн агуулгыг өөрчилж бичсэн мэдүүлгийн тэмдэглэлтэй танилцаад засвар оруулах хүсэлтийг хүлээн аваагүй бол мэдүүлэг өгсөн хүн энэ тухай тэмдэглэлийн төгсгөлд өөрийн гараар өөрөө бичих боломжгүй бол өөр хүний туслалцаатайгаар мэдүүлгийн тэмдэглэлд бичих. 2. Гэрчийн үүрэг. Нэгт шүүх прокурорын дуудснаар хүрэлцэн ирж хэргийн талаар өөрийн мэдих зүйлийг үнэн зөв мэдүүлэх. 3. Хариуцлага. Нэгт гэрчин дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ. 2-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан эсвэл худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан дараах хариуцлага хүлээлгэнэ. Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл хэсэг 1-т шүүх прокурорын дуудснаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн. Эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан, эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг 301-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эрүүгийн хуулийн 21 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 1-т мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар эрх хасаж 451-ээс 5401-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2-т бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн. Бүтгсэн бол 5401-ээс 27001-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. Эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны тайлбарлан өглөө. Таны энэ өдрийн ажилд амжилт хүсье.